Одоо Little Tokyo явж гин. Тэнд болохоор Японы уламжлалт байшин тэгээ идэх юм байд юм бэлээ. Явж харцгаая. Нөгөө дэлгүүр нангорхоо нөгөө Япон дэлгүүр. Та нөгөө ийм газар явсан байж. Энэ яаж? Вау. Нэрээ нөгөө Буданы Буданы Япон. Буданы бүрлээр ирсэн чинь. Та эндээс авсан биш үү? Та эндээс авсан биш үү? Гэнэ? Шоколад. Ой тэ. Энэ бичэнтэй шоколад бүргэний хэлбэртэй. Ой мэ тэ. Тий. Nice. Хөлөр салли. Одоо ангаалаад идлээ. Ийм бичэн шиг ийм. Одоо ангаалаад идлээ. Уншуулж байгаа. Идлээ. Ач болох юм биш. 3 юм. Эсвэл 3 юм ач болно гэсэн. Нөгөө нэг ээжтэй. Ингэж болоо гэж. Эцэг нөгөө нэг уншуулад байна ээж уншуулад. Эцэг. Хүү 5 юм ах юм уу тоо ямар. Strawberry kawan. Pagkaraban. Миний юмнууд олтлоо. Энара нэг mushroom. Шоколад. Ер нь миний хүүчин дандаа нөгөө юм шоколадтай бичээнд айгуу дуртай байхгүй тий. Тэр хараа дандаа юм шоколад орсон иймэрхүү юм дурцаараа. Эцэг энэ шоколад. Шоколад. Харин гомиг авсан. Эзэмчхэр. Окей. Тэгээд энийг авсан шоколад. Гэрэлтэнтэй бичэнтэй шоколад. Аха. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор энэ бүргэртэй бичэнтэй шоколад. Окей. Дандаа сонирхолтой өөр юмнууд авсан шүү дээ. Дүүчин болохоор дандаа шоколадтай бич авсан байлээ. Өөрийнх нь дуртай юм тэр. Ийм олон шоколадтай бич авсан. Дуртай те миний хүү. Энэ шишиг тэгээд бичэн шиг буусан ч гэх. Окей. Тэгээд одоо бичэн хэрэг би тэгээд энэ бүргэртэй бичэнийг Ийм гоё. Шоколадтай. Тэгээд энэ цагаан Денис уйнараа. энэ болохоор ээж авсан. Энэ гоё хараа. Дотроо юм байна. Миний дотроо ийм цагаантай. Энэ тэнцээ. Дотроо юм байна. Амар гоё. Энэ харахад нэг гоё биш байсан юм. Тэгээ хадсан ч айгүй гоё амттай байна. Энэ юм байна. Энэ ямар гоё вэ? Энэ амар гоё юм. Би нэг заа хачи юм байгаа ах гэсэн чи айгүй гоё юм. Хоёрын амар гоё юм. Ядраа хөө. Мат. Гоё байна. USB.
여기 같이. 이제 어떻게 가르쳐? 맥주 여기 내놓고. 술 참조하고 찍어보고 안 쓸까? ийм гоё уур амьсгал орж байна. Dati nung Moнгол байдаг нөгөө нэг юу саятай байсан. Энэ болохоор юм байна. Наацсан биш. Нэг нэгээрээ. Ишиг за дадгүй юм байна. Одоо энэ миний сүүл ямстан. Cinnamon зурагтай тэгэхээр макарон гэсэн бодлогоос өөрөө л өнгөрч. 군대를 거의 죽은 거죠. 거의 죽은 거.